Монголчууд ба шинэ жил. Монгол улсын нийт хүн ам 2,997,999. Үүнээс сая 800 иргэн шинэ жилийг тогтмол тэмдэглэдэг. Шинэ жилийг тэмдэглэхэд нэг хүний баярын такс, фашинс костюм, үсчин гэх мэт зүйлс 515 мянган төгрөгийг зарцуулдаг юм байна. Нийт зардлаа хүн амдаа үржүүлбэл 927 тэрбум төгрөг. Энэ нь дундаж цалин 400 мянган төгрөг гэж үзвэл нэг иргэний 6349 жилийн цалин эсвэл нэг төр хэмжиг барихад 3 тэрбум гэж үзэхэд 309 эмнэлэг байгуулж болохоор. Нэг хүүхдийн цэцэрлэг 2 тэрбум төгрөгөөр баригдана гэж үзвэл 463 цэцэрлэгийг барьж байгуулж болно. 927 тэрбум төгрөг маань 842 сая 727,272 ширхэг талах. Эсвэл нэг эдшний үхрийг сая төгрөг гэж үзэхэд 927 мянган үхэр, нэг эдшний хоныг 180 мянган төгрөг гэж үзвэл 5 сая 150 мянган хоныг нэг өдөрт идэж байна. 927 тэрбум төгрөг маань 515 сая килограмм будаа. 2 сая 997,999 хүнийг өдөрт 2 удаа хооллоход 30 хоногийн турш хооллохоор 927 тэрбум төгрөгөө долларт шилжүүлбэл 493 сая 85,106 доллар. Нэг жилд Монголд импортоор 500 мянган лонх ориглон дарс орж ирдэг. Нэг шил ориглон дарсыг дунджаар 12 мянган төгрөг гэж үзвэл 500 мянга 12 мянгатаа үржүүлэхэд 6 тэрбум төгрөгийн зардал гарч байна. Ингээд нийт өртгөө гаргавал 927 тэрбум төгрөгөн дээрээ 6 тэрбум төгрөгөө нэмээд 933 тэрбум төгрөг. Монголчууд нэг баярыг тэмдэглэхэд 933 тэрбум төгрөгийг зарцуулдаг юм байна.